Хятадын шилдэг өгүүлэлгүүд Мао Дүн хаврын хүр хорхой нэгдүгээр хэсэг. Хөгшин Тумбао урт гаансаа нэрэн тариалангийн талбайн дагуух замын хажуугийн чулуун дээр сандайлан сууна. Ар нуруунаас нь нар хурцаар тоонно. Тариан талбайн хажууханд завин дээр дан хөх даавун цам зэгэлдэргэлсэн Шаосын нутгийнхан булчин шөрөмсгөө чангалаад бүхийн алгахад шошин чинээ хөлсний дуслууд газар унана. Оронхай хөвөнтэй хөрөмтэй эгч хэлэхүү хүмүүсийн хөдөлмөрлөхийг хараад Тумбао улам халууцах шиг болж хамаг бие нь хөлрөв. Ханш нэгдсэний дараа ингэтлээ халах юм гэж санаагүй учраа хуучин пингээс нэмгэн хүрмээ гаргаагүй ажээ. Тэнгэр хангаа ингэж хувирах юм гэж хэмээн Тумбао өгөн бодоод нулимов. Түүний өмнөр ногоорсон устай голоор хөвөх олон завь харагдаж голын усны толионд тусах шаварт эргийн дагуу игнэх ялан модод согтуу харчуул гуйвэлзэх шиг ганхаж үзэгдэнэ. Ялан модны мөчөрт атгсан нудрагын дайтай ногоо навчны найлзуур сагсайн урагжээ. Голын эргээр игэнсэн өтгөн саглагар ялан мод эц төгсгөлгүй үргэлжилнэ. Томбоогийн ардхан байгаа ялан модод намхан зөөлхөн байх бөгөөд ээх нарны туяан дор ялмын нудрагдах нялх ногоо навчнууд нь юу юугүй томорч үзэгдэнэ. Томбоогоос холгүй байх саарл байшингийн хажууд хүр хорхой нэгэн үйлдвэр буй. 10 хоногийн өмнө энд цэргийн анги байрлаж байсан бол одоо хэдэн богино цовол үлджээ. 107 анги довтлох сургаар суурингийн бэлбэнчтэй хүмүүс зүхтэн дөрвжээ. Цэргүүдийг ирээд явснаас хойш хүр хорхойн үйлдвэр зогссон юм. Тумбаод суурны Сяочэн өвгний хүү энэ жил Шанхай өөмөнтэй байгаа торгоны бүх үйлдвэр хаалгаа барьсан эндхийн үйлдвэрч ажиллахгүй гэсэн юм. Энэ үгэнд Тумбаа өвгөн итгэсэнгүй. Хүр хорхой хальцнаасаа гарч чадахгүй өөхөх явдал бий. Яалтайч билээ. Тэнгэрийн таал тиймээс хойш харин өдий 60 насны босхийг илээхдээ ногоохон ялмын модны навчис хатан түүгээр хоньмал тижээхийг хизээч харж байсангүй. Ганш дөнгөж өнгөрч байхад ингэтлээ халах гэж байдгаа хэмээн Тумбаа өгөн бодож ялан модны нялх навчийг хараад гайхах баярлах давхцав. Өвгөн гал халуун 20 насаа эргэн дурслаа. Тэр жил цагаан сарын дараахан хүмүүс хөнгөн нэмхэн хувцсандаа орж хүр хорхойн авгалдаа амилж эхэлж билээ. Тумбао авгалдаа амилах үеэр гэрэлсэн. Тэдний гэр бүл элбэг хангалуун амьдарсан да. Төвний эцэг нь гэж залуудаа ууланд хоригдон хаал үзэж халуун чулуу долоосон алтан гартай өвгөн гэр бүлээ юугаарч дутаалгүй хангалуун байлгаж насан эцэс болтлоо бие тэнхлүүн чирэг явсан билээ. Чин ноён нас нөхчөж хүүн хар тамхинд орхоос өмнө чинээлэг явсан нэгэн. Тумбао хідэн үеэрээ эгэл тариач явсан ч чинээлэг угсаатай чин овогттой хувь заяагаараа холбогдсон гэлтэй. Тумбаогийн өвөө хөгшин чин хоёрыг урт үстийн урихнаас 7 жилийн дараа мултарч алдтай буцаж ирснийг хүмүүс одоо ч ярьдаг. Чин торгоны 8-аар хөлжин Тумбаогийнхан хүр хорхой үржүүлж жилээс жилд амьдрал ахуйн дээшилсэн юм. 10 жилийн дараа Тумбао өөрийн гэсэн тодорхойн талбай ялан модны 10 илүү муу газар 2 үүдтэй 3 өрөө байшинтай дун сунжван тосгондоо толгой цогхоор чинээлэг айл болжээ. Гэсэн ч цаг хугацаа өнгөрөх тусам энэ хоёр айлын аж амьдрал доройтж эхэлжээ. Урт үст бүлэглэлийнхэн дээр зугтаж явахдаа Ян Лован дэрж чин ноёныг Алта Окийг шаардсан гэдэг. Тэгээд л газраа барьцаалж их мөнгөний өрөнд орон модоо барьсан гэж хүмүүс ярих нь үнний ортой болов. Түүнээс биш чин ноён шиг сайн хүн юу боллоо гэж хар тамхи татах вүлээ. Хүчээр л албадсан байж таарна. Чин өвгөн гэнэт ухаанаа алдсан байлаа гэхэд гэрийнхэн нь юунд хоосрох билээ дээ. Өвөө нь урт устыг дээрэмдээгүйг Тумбао мэднэ. Тосгоныхон түүний өвөөг дээрэмчтээс зугтааж явах замдаа харуул хийж зогссон залуутай хаалц тулгарч аргагүй нэрхэнд нударсан гэлцдэг. Энэ бүхэн үүнээс болсон гэж юу? Баг байхаас л гэрийнхэн нь урт үстийн харуулын цэргийн сүнсийг амраах гэж хичнээн цаасан мөнгө шатааж мөргөн маань унжсан билээ.
аль хэдийн дараа төрлөө олсон байх учиртайсан. Томбаа өвөөгөө бүр төөрхөн сандаг. Эцгээ шулуун шудраг хөдөлмөрч байсныг харж өссөн. Томбаа өөрөө ч тэр, том хүү Бэр Сиданьянж тэр бүгд сайн хүмүүс төдийгүй ажилд махруулсан. Баг хүү Аодо нас залуу цус шингэн боловч буян заяа түших байлгүй. Томбоо урчгэр бараан царайгаа өргөж ялмын мод эгнэн ургасан эргийн далан харлаа. Эргийн далан 20-р настай үеийг шиг нь хэвээрээ авч амьдрал хичнээн их өөрчлөгдөвдөө. Холуугаар өдрийн хоолоо хийж 300 яаны өртөө болжээ. Гэнэт гол ус долгилох их чимээ тэртэй холоос хадлаа. Нөгөө эрэгт хүр хорхойн үржүүлгийн өөр нэгэн үйлдвэр бий. Сайн ажиглавал хаалгын чулуугаар даржээ. Үйлдвэрийн зүгээс томгоо усан онгоц 3 далбаагаа намируулан айсвэ. Давлгаа төрөн орж ирэхэд голд нь байсан завь удаанаар савлав. Усан онгоц ногоон хөндийн нам хүмийг эвдэн газрын тосны эхүн үнэр ханхлуулна. Томбоо усан онгоцыг далд ортол араас нь заналтай ширтлээ. Харийн чөтгөрүүдийн унаа болсон онгоцонд хэдийнээс хоросдог байв. Аав нь өөрөө харийн чөтгөртэй нүүр тулаагүй ч чин ноёнтон улбар хөмсгтэй ногоо нүдтэй тэднийг өвдгөө нуглалгүй явахыг харсан гэдгсэн. Чин ноёнтонч алт эрдэнсийг залдан авдаг харийн чөтгөрүүдийг үздэггүй гин. Томбоо 10 хүрээгүй жаахан байхдаа бусдын амнаас чин ноёнтны талаар мэдэх болжээ. Харийн чөтгөрүүдийг нүдэрээ хараагүй ч чин ноёнтон буруу юм ярихгүй гэдэгт бат итгэнэ. Усан онгоц голоор явах болсон үеэс суйрангаас авчирсан торгод даавуу тос гэд гадаадын юм бүхэн өдрөөс өдөрт үн хадаж харин өөрсдийнх нь тарж ургуулсан бүхэн үнгүй идэх болсон билээ. Эцгийн үлдээсэн хөрөнгө гарын салаагаар урсах мэт алга болсоор өр ширэнд баригдав. Томбоо харийн чөтгөрүүдэд өшрөгтгөө нууж явсангүй. 5 жилийн өмнө шин засаг төр тогтжээ. Харийн чөтгөрүүдийг хөөж явуулжээ гэж хэн нэгнээ сонсоод хөгшин толгой хуурцсангүй. Хотоор нэг харийн чөтгөрүүдийг бяцдарыг хэмээн хоолой мэдэн орилох гадаад хувцастай залуусыг хараад тэдний гар хөлвиз биднийг мэхэлж яваагаас зайлахгүй гэж боджээ. Удалгүй барааны үн нэмэгдэж татвар өссөн юмдаг. Муусан чөтгөрүүдийн хийж байгаа ажил байж таарна. Ноднон Томбоо гадаадын хүрийн өндөг хятадынхаас 10 юанаар үнэтэй болсныг сонсоод золтойлд цус харавчихсангүй. Үүнээс болж бэртэйгээ ам мөрийж түнжин хагарах шахсан. Бэр нь баг хүүтэй нийлж гадаад хүрийн өндөг авна гэж зүтгэхэд том хүүн дуугүй байвч дотроо дургуутсахгүй байгаа нь илт. Нэгийн эсрэг 3 болсон тул өвгөн аргагүй эрхэнд нутгийн 5 хүр хорхойн өндөг дээр гадны нэгийг нэмж авчээ. Хөрст дэлхий өөрчлөгцөөр хэдэн жилийн дараа гэхэд ялмын модны навч хүртэл гадаад их болох байлгүй. Ингэж ч амьдрах гэжтэй хэмээн Томбоо ялан моддыг харан бодоод гаансаа гарган хуурай газар тогшив. Жин үд болж нар оройгоос тоонон өвгөний сүүдэр шавар дээр модны тайртас шиг богиносч тусна. Тэсхийн аргагүй халууцсанхдаа хөмтэй хөрмнийхээ товчийг тайлж хормойгоос ивээд гэрийн зүг явлаа. Ялмын модны төглийн ард тутаргын талбай бий. Тэр талбайн заримыг хагалснаас болж шавар нь хаджээ. Зарим хэсгээр нь элдэв будаа тарж ёо цайн цэцгийн анхлын үнэр ханхлана. 3 үеэрээ аж төрсөн байшингийн хулангаас утаа суунаглана. Ялмын төглөөс гарч талбай дундуур алхсаар эргэн харлаа. Торгомсог навчсхийн хараад хана шигвэ. Талбайн захаас 12 настай болвоо гэмээрхүү. Өвөө хоолой дээрээ ээж дуудаж байна хэмээн хашгирав. Өвгний ач хүү Ся бооч. Очлоо гэсэн боловч моддын зүг ширтсээр. Ханш дөнгөж нээж байхад навчс нь атхын чинээ болсон нь гайхалтай. Ийм болохыг амьдралдаа тэр 2 дахь харж байгаа аж. Энэ жил арвин хүр хорхой боожих нэ. 3 хүр хорхойноос хичнээн авгалтай гарах болоо. Ноднонгийн гайл битгий тохиолдоосаа. Өөрнийхөө талыг ч болтугай өгөх юмсан. Сябо өвөөгийнхэн хажууд хэдийн гүйн ирж модны торгомсог навцыг хараад алгаа ташин үсэрч
Цэмийн баярын үеэр ялан модны навчаар гоёвол хавар хүр хорхоо өндөглөж олон авгалтай гарна. Эмэгтэйчүүд баярлан алга ташиж дуулна гэлээ. Томбоогийн урчгэр царайд Мишель тодров. Амны бэлгээс аштын бэлэг хэмээн бодож ачийнхаа толгойг илэхэд шаналж зовсон сэтгэлд нь итгэл найдварын оч сүүмэлзэн. 2 дугаар хэсэг. Тосгоныг тойрон ургасан ялмын навчис ээлж дулаанаа харамгүй хайрлсан нарны ивэлээр томорсоор хүүхдийн алгын чинээ болон саглааж алсаас гэрэлтэй саарал газрыг ногоон бүтээлгээр хучсан мэт харагдана. Томбоо гэлтгөө тосгоныхонд ч найдвар баг багаар төрлөө. Түлээний сарвчанд жил тойрон хэвдсэн багжаа гаргаж угааж цэвэрлэн засаж сэлбэнэ. Тосгоныг хөндлөн урсах голын эрэг дээр хүүхэд эмэгтэйчүүд цуглаж инээд хөөр болж шуугина. Тэдний царай зүс гондуу ноорхой хувцастай аль хавраас хойш хагас сөлсгөлөн байсан боловч их тэсвэр төвчээртэй хүмүүс юм. Өдөр ирэх бүр өсөх өр ширтээч хүр хорхойгоо олноор бойжуулах цорын ганц хүсэлтэй. Сарын дараа гэхэд торгомсог зөөлн навч цас шиг цагаан авгалтай болон хувирч шажигнан дуугарч гадаад мөнгө болон хувирна. Хаасан хотоод нь хоржигновч инээд шуугаан тасарсангүй. Томбоогийн бирч хүүгийн хамт тэдний дунд сүлжмэл сав шүүрээ угааж цэвэрлээд чулуун дээр сун цамцныхаа хормойгоор хөлсөө шудрав. Голын цаад эргийн бүсгүүчүүд дундаас 20 орчим настай нэгэн эмэгтэй "Сийхчээ, танайх энэ жил гадаадын хүр хорхоон авгалдаа үржүүлж байгаа юу?" гэж асуув. Си Даньян тэр эмэгтэйг хөрш Люба болохыг таниад хөмсөг зангидан "Юу ярнав? Манай үгсэн ч зөвшөөрөхгүй. Гадаад гэж ганц ган хийлэгвэл хэлгэндэг гэж мэд. Харин гадаадын мөнгөнд бол дуртай шүү" гэхэд эмэгтэйчүүд хөхрөлдөв. Луу фүүцгийн будааны талбайн тэндээс нэг бадруун залуу 4 гуайланг зэрэгцүүлж хийсэн гүүрэн дээгүүр явахыг Си хармагцаа яриагаа таслан одоо дүү минь юм зөөхөд туслаач хүнд гэж ихтэйхэн гэхэд Аадвоо хариу хэлсэнгүй. 5-6 саксыг араараас нь толгой дээгүүрээ тавиад явж одлоо. Аадвоо сайхан зантай үедээ хүнд юм өргөж гол дүнсэн болгоныг авахд тусалдаг билээ. Харин өнөөдөр дүнсийгээд бэргэн нь гуйсан болохоор л сакс зөв. Толгойдоо угалсан том сакс сүрлэн бүрх малгай мэт харагдана. Аадвоо хотын охид шиг таазаа хөдөлгөн алгахыг тосгоны хөөхнүүд хараад хөхрөлдөв. Аадвоо хүлээгээч, миний саксыг бас аваад яваач дээ гэвэл ялдам үг хэлбэл зөөж өгч болох юм хэмээн инээмсэглэн байж хариулв. Тэгвэл чамайг өргөмөл хүүгээ болгодгийн билүү гэж хэлээд хөөхва чангаар хөхрнө. Цайвар шаргал хавтгай нүүрэндх 2 зураасаннуудын том хам нь халахлах шахана. Тэр хадамд гарахаасаа өмнө хотод айлын зарц байсан бөгөөд хагас жилийн өмнө дуу шуугүй баргар царайтай түүний эцэг байхаар насны лигийн шэнтэй гэрэлсэн ч эрчүүдтэй сэтгэн маягалдгийн тосгоныхан андахгүй. Ичхэд яан гэхэд голын нөгөө эргээс хадлаа. Хөөхва ангар нүдээ том болгоод "Хэлмээр байвал нүүрэн дээр хэл, нуугдах хэрэггүй" гэж заналтай хариуллаа. Эргийн зүгээс "Надад заах гээ юу? Завхаа им" хэмээн хариуг нь тэр дорн барив. Энэ бол тосгондоо аайштайгаараа нэртэй Любо хэмээх бүсгүй байлаа. Тэр хоёрын хэрүүл бие бие рүүгээ ус цацснаар үргэлжилж эмэгтэйчүүд ч мөн хоёр талцсан хоорондоо авалцав. Хүүхдүүд шуугилдан хоорно. Си хэрүүлд хутгалтахыг хүссэнгүй. Хүүс ябаага дуудан сагсаа оргоод бушуухан гэртээ харив. Аудо энэ бүхнийг алсаас харан мушийн зогсоно. Любао хөөхва хоёр юуны учир муудалцж буйг сайн мэдэж байлаа. Томбоо шоргоолжинд идэгдэн хэмхэрч муудсан хүр хорхойн тавцсан мөрлөн гэрээсээ гарч ирлээ. Засахгүй бол болшгүй. Хүүхнүүдийн хэрүүлийг жуумалзан сонсох овилгогүй хүүгээ хараад Томбоогийн царай хувьс хийв. Аадваа хөршийн хөөхватай орооцолцсонд дургүй хүрнэ. Цаад гिचийтэйгээ сүлбэлдвэлв шившиг болгоно гэж мэдээрээ хэмээн олон удаа анхааруулсан да. Аадоо юугаа хийгээд байгаа юм бэ? Ах чинь хойно сүрэл сүлжиж байхад бушуу очиж хийлцээч гэж зандрав. Түүний нүд улаанаар эргэлдэн царай нь хүрэнтээд хүүгийнхээ араас уурсан харж байснаа ажилдаа оров.
Томбоо залуудаа мод алах төвгүй нийлүүлдэгсэн. Одоо ч өтлөөд болж дээ. Нурууга тэнийлгэн өрөөнд доторхыг гүйлгэн харвал Берн хөшигний дор хулсан саксыг цаасаар нааж байлаа. Берн ноднон мөнгөө хэмнэх гэж хэдэн хуучин сонин худалдаж авсан юм. Бичиг цаасанд хүндэтгэлгүй хандснаас болж хүр горхойн авгалдайнууд сайн байжаагүйсэн гэж бодсон хэвээр. Энэ жил идэх хоолоо хугаслан байж шаргал зузаан цаас авсан юм. Си саксаас элбэн 3 зураг наав. Нэг нь Эрдэнсийн савны, нөгөө хоёр нь хүр хорхойн сүлдгээгдэх моритны зураг. Бирминэ аав нь 30 юан зээлээд 20 дан навчил авах шивдэ. Будаа дуусаж байдаг. Яах вүлээ? Химэн Томбоо суур салдан асуув. Энэ 30 юаныг Сиданяны эцэг Жан Цайфагийн ачаар ноёноос нь сарын 25% хүүтэй зайлжээ. Хүр хорхой авгалдайгаа гаргамагц хүүтэй нь буцааж төлөх ёстой. Бүх мөнгөөрөө навч авчихсан гэд Берн саксаа наранд хатаахаар тавив. Хүйөрөө. Навчаа зармаар байна уу? Жил болгон ийм байх хэрэггүй. Манайд дөнгөж 10 дайн навч байна. 10 уут хүр хорхойд 10 дайн навч хөрөх үү? Таал мэддэг шүү дээ. Будаал байвал хаалтай, будаагүй бол өлбөрнө гэд Седаниан дууга өндөрсгөв. Гадаадын тухай яриа гарах бүхэнд хадам бэр хоёр ам зөрнө. Харин энэ удаа ингэсгээд хоёул дууга хураав. Хүр хорхойгоо гаргах цаг хизээ мэдгүй боллоо. 20-30 айлтай бяцхан тосхон хүн хүчээ дайчлан бужигнана. Тэдний ходоод хонхолцохыг итгэл найдвар нь мартуулсан мэт. Томбоо өвгнийх өрнөөс салсангүй өдрөөс өдөрт хулуу мэтхнэр өл залгана. Будаа байвч 3 дөөөгөөс хэтрэхгүй. Түрүү жил тариа сайн ургасан ч эзэн ноёдод өрөө тооцох үеэр татвар баахан нэмэлт хураамж төлсөн учраас ургац гэх юм үлдсэнгүй. Цорын ганц найдвар бол хаврын хүр хорхой. Авгалдайгаа буугүй юу өрнөөсөө сална. Хаврын хүр хорхойг хичнээн их найдвар ямар их айцтай хүлээн вэ? Тариалангийн хур буух цагийг хоног тоолон хүлээв. Тосгоны 2-3 айлын ургац ногоорч эхэллээ. Эмэгтэйчүүд талбайд уулзахдаа бие биедээ сонир сайхнаа дуулгана. Луу фууцын Люба 2 удахгүй өндгөллөө. Хөөхөөгийнх маргааш өндгөлнө. Мөнч хурдан юм а. Энэ жил навч 4 яанд хүрнэ гэж Хуандагийн төлгөнд буужээ гэлцэн. Седаниан 5 утаа санаа зовнин ширтэн. Байдгүй шүү. Гүнждийн үр шиг өчөөхөн цэгүүд хараараа ногоон туяа үзэгдсэнгүй. Нөхөр Асын гэрэлд хичнээн харавч юу ч алга. Си түгшсэн янзтай. Манайх юу ханы өндөг үздэ гэвэл Аси эхнэрээ тайвшруулах санаатай. Жаахан дулаац болох уу гэвэл Седаниан дуугарсангүй. Томбоо өвгний царайг аживал харамссан шинжтэй боловч юу ч хэлсэнгүй. Маргааш нь Си өндгөө ширтэн суусаар тод ногоон тол болж үзхэн тэр. Нөхөр хадам аав, дүү аадоо, хүү Сябао да хэлв. Бүх навчаа ингэртэй наан хөдлөхөөс ч имэн. Шөн нөхрөө дүүтэй нунтуулаад өөрөө навчсаа ингэртэй наан хөнжлөөрөө бүтээн хэвтлээ. Өтхөн навчс хамаг биеийн загт нь боловч төгшүүртэй атлаа таатай. Айх гайхах зэрэгцэн энэ мэдрэмжийг анх хөл хүнд болж өрн хэвлийд нь хөдлөхөд мэдэрч билээ. Тэд бүгд хүр хорхойг тесэн ядан хүлээн. Гагц аадол тэгсэнгүй. Энэ жил хүр хорхой мэдээж сайн гарна. Гэхдээ баяжна гэж байхгүй. Химээж эцэгтэй олон юм чалжлаа хэмээн зэмлүүлсэн ч өгсөрсөр байлаа. Хүр хорхойн үрийг хэдийн эмхэлжээ. Томбоо авгалдайг бүлээцүүлсний дараа өөрийг сармисны толгоогоор зүлгэж өнгөлөв. Жил бүр хийдэг ажил хэдий ч энэ удаа гарын салганана. Түрүү жилийн төлөг биелсэн ч овгон энэ тухай дурсахыг хүссэнгүй. Тосгоны бүх айл өндөглөв. Тарайн талбай голын эргээр бүсгүйчүүд үзэгдхэн цөөрчээ. Тосгоныхан нэг нэгнийхээрээ орж гарахаа болж чанга дэглэмд орлоо. Санаандгүй таарвал хэдэн үг солиод сална. Томбоогийн 3 мөчр навчнаас шинэ авгалдай гарчээ. 5 сарын 5-ны баяраас өмнө гарсанд нь сэтгэл түгшин.
Баярын эхний өдөр авгалдайг авч болохгүй учраа 2 өдрөөр хойшлуулахад хүрв. Сиданиан навчийг болгоомжтой аваад үүрэнд нь тавилаа. Томбоо үүрэнд өлгсөн саримсыг хараад хөшөж орхив. Дөнгөн данган хоёр нь ногоорсон байх юм. Дахиад харж зүрхэлсэнгүй. Маргааш өдөр гэхэд илүү их ногоон соёолж гараасай даа хэмээн залбирлаа. Удаан хүлээлгсэн авгалдаа авах цаг боллоо. Сиданиан будаага авгааж тогоон дах ус буцалсан эсхийг догдлон харна. Томбоо өвгөн энэ зан үйлд зариулж авсан лаага бурхны зурагтай шүтээний урд асаалаа. Аси ахын хамт цэцэг дүүн ирж Себио томчуудтай цэцэгсээ тайрч бэлдлээ. Өд дунд болоход бэлтгэл ажил дуусч тогоотой ус буцлав. Сэ үсэрч дэгдэн үсэндээ хүр хорхойн цэцэг галууны өд зүвгээд хүр хорхойн үүрлүү оров. Томбоо араас нь жим барин Аси талын цэцгэс нарийнхан огтлсон өвс авч орлоо. Си цаасыг эргүүлвэл нөхөр нь цэцгийг өгч цаасан дээр эгнүүлэн тараана. Дараа нь хадам аваасаа жинг аваад цаасаа тавин өснөөсөө галууны өд сугалж авгалдайг сагсанд нямбай гихч хийснэ. Дараагийн цаас руугаа шилжинэ. Гадаадын өндөгнөөс гарсан ялхсыг өөр сагсанд тусгаарлав. Энэ зан үйл үеэс үед дамжин ирсэн билээ. Энэ зан үйлээс хойш бүтэн сар өдөр шөнөгүй байгалийн хүчинтэй тэмцэлдэх цоцсошгүй их тулаан эхэлдэг жамтай. Томбоо өвгний эрүүл саруул хар авгалдайнууд сагсанд мөлхөн. Тэдний санаа сая нэг амс хийв. Өвгөн өнөөх бүхнийг тэтгэгч саримсыг сэмхэн хараад царай нь ховс хийв. Саримст хэдхэн шин үндэс соёолжээ. Тэнгэр минь. Арай ноднингийнх шиг юм болчихгүй байгаа да. 3 дугаар хэсэг. Энэ удаа саримс энд үржээ. Томбоо өвгний хүр хорхойнууд гойд сайн боожлоо. 2 дахь унтлагын үеэр тэнгэр хүйтэрч бороотой байсан ч эрдэнэс нь ажирсангүй давжээ. Томбоогийнх гэлтгүй бус дийнх жалгаагүй эсэн мэд боожив. Тосгоныхон баяр хөөрөөр бялхаж горхины ус хүртэл шоржигнох бус уянгалан урсан. Гагц хөөхвагийнхан баярлаж хөөрсөнгүй. Учир нь тэднийх ганц навчин дээр тижээж авгалдайнууд нь ердөө 20 жин таджээ. Унтлахын дараа лигийн шэм барааж 3 сагс авгалдайг гол руу гаргаж хайжээ. Үүнээс болж тосгоныхон аз харчих вий гэсэндээ хөөхва түүний баргар нөхөр хоёроос жиирхэх боллоо. Томбоо баг хүүгээ хөөхвутай үг солихгүй байхыг тушаав. Хэрвээ чи тэр нэг юмтайгаа хошууга холбодгийн бол эцэг хүүгээ болно гэж мэдээрэй. Химэн гэрийнхээ өвдөн зогсоод хөөхваг нөхөртэйгээ сонсог гэсэндээ зориуд хашгичин занджив. Ачхүү Сябод хүртэл хөөхвагийн гэрийн хажуугаар ойрхон гарахгүй үг дуугарч болохгүй химэн хатуу анхааруулна. Аадоо аавынхаа сүрдүүлгийг дөвлийн хүн аятай үл тоож дотроо мушигаж. Дэмий юмд итгэх юм гэж бодсон ч түүнд хөөхватай юм ярих зав чөлөө олдохгүй байлаа. Удаан унтлахын дараагаас эрдэнэс нь 300 жин хүрчээ. Энэ үеэр Томбоо өвгнийх тэр аяар бүр 12-тай Сябо хүртэл 2 өдөр 2 шөнө нүд хамигсангүй. Үүний ачаар хүр хорхойн авгалдаа гойд сайхан боожлоо. 60 насыг илээхтэй өвгөн ийм тохиолтой 2 тоо учирч байлаа. Анхных нь гэрэлдэг жил, удаах нь хүү Аасыг төрдөг жил. Эх унтлагын дараа үнэт эрдэнэс болсон авгалдайнууд эхний өдөртөө 7 дань ялмын навч идэж өдөр ирэх тусам бондойн томорч байв. 2 хоног цурам хийгээгүйгээс бүгдийн нүд нь улайжээ. Авгалдайнууд хальснаасаа гуйчихын өмнө хичнээн их навч идэхийг хүмбэр эртнээс тооцно. Томбоо өвгөн хүү Ааситайгаа мөнгө хаанаас олох талаар зөвлөлдөн чин зээлх найдваргүй болсон. Чиний хадмын ноёныг гуйхаас та гэв. Ганц өдөртөө навч хөрөх байх 10 дайн навч үлдсэн гэж хүүн арайхийн хариуллаа. Завхин даагдахгүй хүндэрч хэдэн хоромж хатгаа унтмаар санагдана. Үгүй юу гэд бовтнаад угаан бэ? Унтаад угаан муу да? Дөнгөж 2 хоног тэжээж бэж маргаашаас гадна дахиад 3 өдөр тэжээхэд 30 дайн навч хэрэгтэй. 30 дайн шүү химэн аав нь зандарна. Энэ үед тариалангийн талбайд
Хүмүүс өөмөлдөх сонсогдож одоо шинэхэн дэлгэрсэн 5 дань ялмын навч түүн авчрав. Аав хүү 2 навч түүхээр явлаа. Хүр хорхойн үүрнээс Седанян яаран гарч араас нь очив. Төдий ихэ биш хүр хорхой үржүүлж байгаа болохоор Любо зав зайгаараа ахтайгаа ирж туслана. Шөнийн тэнгэрт одод түгээд сэвшээ салхих үлээн. Толсгоны урд хойно хадах энэ чуугаан дундаас бүдүүн дуугаар ялмын навчны үн өсөж гин хотод үдээс хойш 1 данийг 4 юанаар арилжих гин хэмээхэн дуулдав. Тумбаа үүнийг сонсоод тунчиг зовнив. 1 дань нь 4 юан. 30 дань 120 юан гэсэн үг. Ийм их мөнгө хаанаас олдог билээ? 500 гаруй авгалдаа үржүүлж чадвал 100 жин нь 50 юан, нийт 250 юан болно гэж тооцоод тайвширлаа. Навч түүх хүмүүс навчин гэж үн хүрнэ гэж баймгүй юм. Хөрш тосгонд хүр хорхой төдий их биш гэнэ үлээ гэж шивнэх нь Луугийн эхнэр Любаогийн дүү мөн болохыг Тумбао танив. Сэтгэл нь бүрч тайтгарлаа. Любао аудаа 2 саксны дэргэд ойрхон зэрэгцэж зогсоод бие биенээ шүргэх шахана. Мөчир доороос түүний гуйыг элбэх шиг болов. Хэний гар болохыг мэдсэн болохоор энэ эмсгэлсэн чгүй, дуугарсан чгүй. Харин хөххийн илэх үеэр дуу алдтал юу болов? Хэмээн навч түүж байсан Седанян толгой өндийн асуухад Любао нүүр нь халуу аргих шиг болж аудороо хялам хийгээд бошуу доошоо хараад навчаа түнгээ зүгээрээ 60 үлд хазчих шиг боллоо гэв. Аудоо уруулаа хазан чимээгүй нэмсэглэнэ. Хагас сар нойр хоолгүй өлмөн зэлмүүн явсаар эцэж турсан ч сэтгэл өөдрөг харагдана. Ганц удаа хүр хорхой тудраг будаа арвин авлаа гэд өр ширнээс салахгүй. Газраа буцааж авна гэж бүрч байхгүй. Хичнээн шаргуу ажиллаад ч амьдрал нь дээрдэхгүй гэдэгт тэр итгэдэг. Түүний ажиллах ганц шалтгаан нь Любог өдөж сайтгнах явдал байлаа. Маргааш нь Тумбао суурин орж мөнгө зээл нь навч худалдаж авахаар боллоо. Бэртэйгээ удаан зөвлөсний эцэст 15 дань навч хураасан ялмын модны газраа зархаар шийдэв. Энэ бол тэдний сүүлчийн хөрөнгө юм. Дахиад 30 дань худалдаж аваад эхний 10 дань навчийг ирэх хүртэл хүр хорхой хагас цаг өлссөн байв. Си харахаас сэтгэл шимширнэ. Хүр хорхойнууд амаа ангалзуулан нааш цааш мөлхөж навч руу хумгүй дайрахад хүмүүс өөрсдийнхөө дуу хоолойгч ялгахтай үгүйтэй болно. Дөд удалгүй сагс хоосорч шин навчаар дүүргэнэ. Одоо 2 хоног авчих бол авгал дайнууд дээшээ авирна. Тийм болохоор хам хүчээ шавхан ажиллах хэрэгтэй. Аадоо 3 өдөр шөнө харнууд хамхаагүй боловч ядарч зүдэрсэнгүй. Өөр хаяарах хүртэл хүр хорхойг сайхан жижүүрлж аав бэргэн хоёроо жаахан ч болов нүдний хор гаргаг хэмээн сууна. Дэргэл сартай энэ шөнөд жиндүү байлаа. Хүр хорхойн байранд жаахан гал төлөв. Хүр хорхойд 2 чудаа навч гаргаж өгөөд шаржигнуулан идэх чимээг сонссон 100-ны дэргэд сууна. Тэгэж байгаад зөөрмөглээд гисэн чинь хаалга дуугарах шиг боллоо. Нүдэнээс нь ч өөрийн ирэхгүй анилдана. Аудоо толгоогоор өвдгөө мөргөн сэрж хүр хорхойн хулсан үүд сүр сархийн дуугархыг сонсов. Хэн нэгний сүүдэр үзэгдэхэд өсөрч босоод хашаа руу угсхийн гарлаа. Зугтаж байгаа хүний араас харайлгасаар хэн болохын ч анзааралгүй дарж унгав. Аадоо алсан ч гомдлоггүй хүнд битгий хилээч гуй. Хөөхагийн дууг таньмагц хамаг биенийхэн шар ус басв. Сарны гэрэлд онигор нүдээ цавчлгүй харж байлаа. Дууны онгонд нь айсан шинж ёр алга. Чи юу хоолгайлсан бэ? Танаа эрдэнсийг авсан. Хаана хайснаа хэл. Гол руу хайчихсан. Гэхийг сонсоод аудогийн царайд зэв хийрэв. Энэ хүүхэн муу санаа өвөрлөж үнэт эрдэнэ болсон хүр хорхойг нь сүйтгэх гэж ирснийг ухаарлаа. Чи мо хортмогоо. Манайх танайхтай ямар ч өс хонцонгүй. Юуг нэ өстэй мэдв. Манай хүр хорхой өгсөн ч хүнд ч гай болоогүй. Тэгтэл юунд манайхыг элдвэр хэлнэв. Яалаа гэж хармагцаа нүүр буруулж байгаа юм гэж нүүрэндээ хорсол зэвүүцэл тодруулан хэлээд өндийв. Би чамайг яахчгүй. Чи зүгээр явж үз гэлээ. Аудоо буцаж хараад
Хүр хорхойн үүрлүү шагааж хараад Эрдэнсээ сахив. Тэр огт унтсангүй. Эрдэнэс нь эсэн мэд байна. Хөөхад хорссон ч үгүй, өрөвдсөн ч үгүй. Болсон явдлыг хормын дараа мартаж орхилоо. Өнөөх үнэт эрдэнэ болсон өсөглөөн чэрэг хүр хорхойнууд навчин дэлбдүүлсэн мэт эдсээр байхаж. Шөн тайван өнгөрч үүр цайхад аав бэр хоёр нь аавдаг орлохоор ирэв. Томбоо Си Даньян хоёр биеэр жижиг арай цайвар болсон хэсэг авгалдайг гэрэлд барьж хизээ мөлхөхийг мэдэх гэж хөөрнө. Нар мандмагц Си голоос ус авч яваад Люботай таарвал Си хчээ. Өөр чинь 2-3 цагийн хооронд нөгөө хүүхэн танаахаас гарч хүүхийг холоос харсан. Араас нь аавдаа гүйж очоод тэр хоёр баахан шимнэлцсэн шүү гэлээ. Си Даньяны царай хувьс хийгээд юу ч хэлэлгүй хувинтай усаа аваад харив. Өнөөх гिचи хүр хорхойн байраар шөндөө хэсэж явдаг байх нь химэн нөхөр хадам эцэгтэй хэллээ. Томбоо уурсандаа аавдаг дуудаж асуутал. Хөөхөг огт хараагүй. Любо хийм үдсэн байлгүй гэж хариулжээ. Үүнд Томбоо үл итгэн үнэт эрдэнсээ нягталж урдийн адил энх мэнд байхыг хараад санаа амарлаа. Энэ явдал Томбоогийн гэрийнхний баяр хөөргийг үгүй хийжээ. Любо худал ярьсан байх учиргүй гэж бодно. Томбоо өнөөх ичгүүргүй хүүхэн аудуутай сэтгэнсэн төдий байгаасай гэж залбирна. Саримсын толгой хэд гурван соёолж буй. Ирээд үед юу болохыг хэнч мэдэхгүй. Одоохондоо ч бүх зүйл сайн байна. Хүр хорхой хичнээн навчийг далдруулав та. Дарай буурай хатаж өгсээр. Томбоо өвгөн юу ч болсон байла мууяр гэд энэ тэрийг бодохгүйг хичээн. 4-р хэсэг. Эрдэнэс ууланд гарах төгсөн учраас Томбоогийн гэрийнхэн бүрч амар тайван сууха боллоо. Мөнгө зоос үгүй, хүч тамиргүй ч энэ бүхний үр шим эрнэ гэж шаргуу хөдөлмөрлсөөр. Хүр хорхойн үүрийг тойруулаад гал түлдэг зуух байх ба Томбоо Аасинаар тойрон гүйлдэж пенгийн гаднаас сүр сар гих дотн чимээ чагнаад өөрийн ирэхгүй инээмсэглэнэ. Намжин боломгц төгшүүр төрөвч дотогшоо шагааж зүрхлэхгүй. Нүүрэн дээр нь авгалдаан ялгадас тусахад таагүй ч дотроо бол ихэд баярлаж байлаа. Аудо нууцаар хідэн удаа шагааж харжээ. Сиабо цамцнаас нь татан Эрдэнэс авгалтай болж юу гэж асуутал аудо хариуд нь хилээ гаргаж нүдээ эримлээ. 3 дахь өдөр нь галаа зогсоов. Энэ удаа Си тэссэнгүй. Үүдийг нээж үзвэл зүрх нь болигллаа. Цас бүрхсэн мэт цав цагаахан ширхэгч сүрлэггүй. Амьдралдаа хүрийн ийм авгалтай харж байсангүй. Томбоо өвгнийх баяр жаргал домбов. Санаа зовох зүйлгөө боллоо. Нэг дань бүр 4 яаны үнэтэй ялмын навч идсэн Эрдэнэс бас буянтай юм. Бүтэн сар нойр хоолгүй зүтгэсний үр шим гарлаа. Энэ жил хүр хорхойн эзэн бурхан энэ жижиг тосхныг ивэлдээ авч буян хишгэ хайрлжээ. Ялангуяа Томбоо өвгнийхийг бусдаас илүү ивээсэн аж. Голын эрэг тариалангийн талбай дээр хүүхэд эмэгтэйчүүд шаагилдана. Сүүлийн 1 сар турж идсэн нүд нь хонхойж хоолойн сонгогдож байсан ч цог золбоотой харагдаж байлаа. Хүч сарсан тулааны хүнд хэцүү 1 сарыг дурсан ярихад нүдэнд нь цалин цагаан мөнгөн зоос үзэгдэнэ. 5 сарын 5-ны баяраар шар загас идэж юуны магад гэлцэнэ. Тэр үчи ярианы сэдэв Хөөхва аудо хоёрыг ч тойрсонгүй. Любо таарсан болгондоо Хөөхваг ичхнүүргүй хүүхэн танилбал таарна гэж ярина. Эрчүүд эрээ цайргүй хөхрөлдөж, эмэгтэйчүүд муу хэлнэ. Томбоо өвгний аз тайг шагшиж бурхны ивэл дээдсхийн буян заяа химээн. Авгалдай хүр болж бүтээлгийн сөхөх цаг ирэхэд тосгоныхон нэгнийхээрээ орж гардаг болов. Томбоо өвгнийд хотоос худ жан цайфа хүү Азиутайгаа айлчилж ирлээ. Зөөлөн жигнэмэг, нарийн гоймон, чавга, давсалсан загас гээд өч төчнөөн бэлэг авчирчээ. Сиабогийн хөөр баяр багтаж ядна. Худ нь элдв түүх ярьдгаараа алдартай.
Хотын бэхлэлт сүм цуглардаг үлгэрчдийг хөөрнөхийг сонссоор Сүи тангийн үлгэр 18 гүн 72 дээрэмчний түүх түлээ зарж давс дамалж явснаа хожим вагон цайзын босгочдыг дагсан чүн яацны тухай бараг цээжээр мэддэг болжээ. Жан цайфа өвгөн Томбоо хүр хорхоогоо зарах гэж байна уу? Эсвэл өөрсдөө торгонох гэж байна уу? Хэмээн асуухад Томбоо зарлгүй яах вэ хэмээв. Жан цайфа өвдгөө алгадан нэг санаа алдснаа түргэн босоод тосгоны цаадтай ялмын модон ойн завсраар харагдах хүр хорхойн үйлдвэрлэлүүд зааж харж байна уу Томбоо? Тэр үйлдвэрийн хаалга хаалттай байна. Энэ жилдээ нээгдэхгүй. 18 бослогын эзэд хэдийн газар буусан. Ли Шимийн дахин төрөөгүй. Энэ дэлхийд амар амгалан гэж үгүй болсон. Хүрийн үйлдвэр нээгдэхгүй. Авгалд айж худалдаж авахгүй гэв. Томбоо тэсгэлгүй инээд алдаад худдаа хэн чамд итгэнэ гэж энд хаа сайгүй хүр хорхойн үүр байна. Юу боллоо гэж үйлдвэр үргэлж хаалттай байх вэ дээ. Дайн дууссан гэлцэж байна. Үйлдвэрт байрлаж байсан Япон цэргүүд ч хэдийн нутаг будсан шүү дээ гэлээ. Жан өвгөн ярианы сэдвээ өөрчилж хотын сонин сайхнаас дуулгаад Чүн Яацын Цэн Шуба нарын түүхийг хуужлав. Тэгээд батлан дааж зээлдүүлсэн 30 юана хурдан буцааж төлөхийг хүсжээ. Худыг явсан хойно Томбоо ялимгүй түгшив. Тосхонд ирж 2 үйлдвэрт очивол үнэхээр хаалган дангинтал түгжээтэй. Хүн амьтан ч үзэгдсэнгүй. Өмнө жилүүдэд яг энэ үеэр үйлдвэрийн хашаанд том хар жин тавьсан лангуунууд эгнэн байдагсан. Дотроо түгшиж байсан ч гэртээ эрмэгцээ цасан цагаан авгалдайнуудаа хараад тайвширв. Ийм сайхан авгалдайнуудыг авах хүн байхгүй гэдэгт итгэхгүй. Хичнээн хоногийн турш арчлан тордож хүр хорхойн сахиуст мөргөвдөө. Ингээд хүр хорхойн үйлдвэрийг хэсэг зур таг марджээ. Энэ тосхонд их унтлахын дараа сахиуст мөргөж авгалдаа гарсан хойно хүрээ түүж авах ёслол хийдэг заншилтай. Гэтэл тосгоныхон өдрөөс өдөрт гунигт автлаа. Саяхан инээдхөөр цалгиж байсан олонний царайд бараан үйл хуржээ. Энэ жил хүрийн үйлдвэр нээгдэхгүй гэх сураг байн дуулдана. Уг нь өдийд хүр хорхойн худалдаачид холхиж байдагсан. Гэтэл энэ жил худалдаачдын оронд өөр нэхэгч татвар хураагчид тосгоноор дүүрч оронд нь хүр хорхой өгье гэхэд сонсхийг ч хүсэхгүй байлаа. Тосгонд хаа сайгүй хэрүүл хараал шүүр салдаж гонсойсон хүмүүс. Юу болох нь энэ вэ? Цэлмэг тэнгэрээс аянга нэргэх шиг хүр хорхой сайн торинсон жил урдны хасаа хэцүү болох юм гэж ёстой зүүдэлсэнгүй. Арвин хүр хорхой авсан боловч сэтгэл зовох зүйл дэнд болон. Хорвоо дэлхий яачих нь энэ вэ? Томбоод дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу санагдаж яахаа үл мэднэ. Хүр хорхойг удаан хадгалж болохгүй. Ойрын өдрүүдэд амжиж зарахгүй болоо торг нэхээс өөр аргагүйд хүрнэ. Тосхонд торг нэхэх ээрвэл олон жил дэмий хөвцсөн юмдаг. Түүнийг засаж сэлбээд торг нэхэж байтал юу болдог болоо гэж бодно. Любо ахтайгаа хамт торгоны утасны ихээр зэхэв. Томбоо өвгөн хүү бэр хоёртоо хүрээ зарах хог өнгөр бололтой. Өөрсдөө л утас ярихээстэй. Харийн чөтгөрүүдээс ганц боллоо гэвэл бэрнэ 500 жин хүр байгаа шүү дээ. Хэдэн тэр хэрэгтэйг тооцож үзсэн үү гэж сургуулв. Сиданян ингэж хэлсэн нь үнний ортой. 500 жин хүр гэдэг бага биш. Өөрсдөө утас ярина гэж байхгүй. Өөр хүнд мөнгө төлж хийл гэж таарна. Өөрсдөө чадахгүй гэдгийг Аси ч ойлгож байлаа. Аси аав нь зөрөн байж ингэснийг санаад гадаад хүрийн өндөг тижээ гэж хэлсэн шүү дээ. Байсан 15 дань навчаа зарсан гэж ууртай өгүүлв. Өвгөнд хэлэх үг олдсонгүй. Нөгөө тосхны Хуандоо хаанаас сонсныг бүү мэд. Уусын хотын үйлдвэр хүр авч байгаа тухай дуулгахад нэг сэтгэл тэнэв. Тэгээд Хуантай уулзаж лавлаж мэдээд гэртээ харж авгалдайг яаж уусын хүртэл авч явах тухай Аситай ярилцлаа. Томбоо өвгөн хэрэлдэж байгаа ийтэй голоор явбал хот хүртэл 30 гаруй жив, эрж очиход 6 хон,
Хараал идэг. Өөр яах вүлээ дээ. Хүрээр талах барьж идэгч биш. Тэгээч өөр ширээ өгөх цаг болчихлоо гэв. Аси аавынхаа үгийг зөвшөөрөв. Тэр хоёр зав хэдэн үүр олж ирээд цэлмэг өдөр замд гарлаа. Аав дооч цуг явв. Тэд 5 хоногийн дараа харж ирлээ. Худалдаж чадаагүй хүрээ буцаагаад авчирчээ. 30 гаруй жив газар орших үйлдвэр хүрийг голж шилсээр гадаад өндөгний хүрийг нэг данийг 35 юанаар, нутгийн хүрийг нэг данийг 20 юанаар үнэлсэн ч муу хүр гэж голоод авсангүй. Томбоо өвгний хүр дээд зэргийх байсан хэдий ч хүр хорхойн үйлдвэр зориуд голж шилсээр ганц саксыг л худалдаж авчээ. Тэнхүү томбоо өвгнийх 111 юан олж 10-ын замд хэрэглэн үлдсэн 100 юанаараа навч худалдаж авсан өрөө төлж чадсангүй. Харих замдаа томбоо биежилээр хэж 2 хүн өргөж гертээ оруулжээ. Буцааж авчирсан 80-90 жин хүрээр Берси Даниан утас ярихээс өөр аргагүй болжээ. Любаугийн эрулийн тэргийг гууж авчираад 5-6 хоног утсан ярив. Герт будаа дуусжээ. Аси хот орж ээрсэн утсаа зарах гэтэл авах хүн олдсонгүй. Барьцаанд тавья гэсэн ч авсангүй. Аси гуйж говшиж байж ханшныхийн өмнөхөн мухалгийн эзэнд будаагаар солив. Ийхүү хаврын хүр хорхой тумбаа болон тосгоныхонд өр ширнээс өөр юм өгсөнгүй. Ямар их итгэж найдаж байлаа та. Ялангуяа тумбаа өвгнийх 15 дань навчаар ялмын моттой газраа худалдан 30 юанийн өр тавьж бүтэн сар нойр хоолгүй зүтгэн байж 5 ууд хүр хорхой тижээн тосгондоо хамгийн их хүр байжуулсан нь салхинд хийсэн хэрэг болжээ. 1932 оны 11-р сарын 1 төгсөв. Орчуулсан Өнрийн наран туяа.